Дархуул аймгийн 3 дугаар багийн иргэн очир сүхэд хийж бүтээгцэл залуух насндаа одоогоос 14 жилийн өмнө золгүй тохиолдлоор автомашины осолд өртжээ. Ингэснээр өөрөө бие даан явах чадваргүй хөдөлмөрийн чадвараа 90% хүртэл алдаж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон байна. Тэрээр амбул дөрвөлэн амьдардаг, одоогоор өрхийн орлого 2 тэтгэврийн хөгшний тэтгэврээс өөр зүйлгүй. Өөрөө ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас өдрийг гэртээ өнгөрүүлэхөөс өөр аргагүй амьдарч байна. Золгүй тохиолдлоор өртсөн автомашины ослоос болж бие дааж явах чадваргүй болсон бөгөөд суудлын тэрэгэндэс нь хэдийнэ ашиглахтаа байсаар уджээ. Өдийг хүртэл нэг гарандаа суух таягтай явж ирсэн зайлшгүй зориулалтын тэрэгэнцэртэй болох шаардлагатай байсан учраас өөрийн багаас сонгогдсон төлөөлөгчд өөрийн хүсэлтэд уламжилжээ. Тэгвэл өнөөдөр түүний хүсэл бодит биелэлээ олж өөрийн гэсэн шинэхэн тэрэгэнцэртэй боллоо. За өнөөдөр ингээд аймгийн иргэдийн урлынхаа төлөөлөгчийн хувьар одоо надад хүсэл тавьж энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Одоо энэ залуугаараа бас бэртэж ийм суумгаа болсон. Тэгээд надад яг сонгуулийн дараах нь хүсэлт гаргаад өнөөдөр ингээ хүсэлтийг биелүүлж байгаа дах баяртай байна. Тэгээд ер нь бол яг харьцангуй залуу хүн боловч хөгжлийн бэрхшээлтэй хүн бол хөдөлмөрлөж амжигаа суугаад маш хүндрэлтэй байдаг. Ялангуяа гэр хороол тэгээд нэг ч гэсэн хүнийг бас хүсэлтийг биелүүлж чадсандаа маш их баяртай байна. 2004 оноос хөгжлийн бэрхшээл болсон. Тэгээд иргэдийн төлөвчдийн хэвээр тэрийг өгсөнд баярлалаа. Ажилд нь амжилтсэ. Ийхүү Дархан сумын 3 дугаар багийн очир сүхэн уламжилсан хүсэлт өнөөдөр биелэлээ олж шинэхэн тэрэгэнцрээч мөн гар давлаа.